Гишүүн энэ шалгуур үзүүлэлтүүдийн тухай ярьж байна. Энэ үнэхээр чухал шүү. Энэ системд иргэд итгэж гэн гэмээн Монголын төр иргэдийн хоорондын итгэлцэл энэ итгэлцлийн гол суурь нь энэ салбараас манай байнгын орооны одоо эрх мэдлийн хүрээнд хамарж байгаа байгууллагуудад итгэх итгэлээс энэ төр иргэний харилцааны итгэлцлийн суурь үүсч гарч байгаа. Тэгэхээр энэ дээр тэр шалгуур үзүүлэлтээр бид нар хэр ажил ахиж гэнэ, иргэдийн итгэлийг хэр олж авч гэнэ гэдгийг тогтоож чадахгүй бол яг эндээс ч болоод иргэд төрд итгэхгүй байгаа. Тэгээ төрд итгэхгүй болохоор бүгдийг үзэн ядаж эхэлж байгаа. Эн чинь өөрөө жинхэнэ энэ төрийн хамгийн том эрсдэл болж иргэн төрдөө итгэхгүй байгаа тохиолдолд энэ төр өөрөө тогтвортой үр ашигтай ажиллаж чадахгүй. Тэгэхээр нэг салбарын энэ ажиллагаа бол айгүй том суур ойлголтын үзүүлэлт байгаа учраас энэ шалгуур үзүүлэлтээр би бүр Баасан Жаргал гишүүн хууль зүйн сайд хоёрт над дээр хамт орж ирээ хэдүүлээ яг энэ дээр сууя. Энийг боловсронгуй болгох ёстой. Тэгээ тэр итгэлцлийн бүр яг тодорхой индекстэй энийг бид нар хэмжүүр үзүүлэлтээр төсөв бид нар одоо байнгын ороо бол салбараа дэмжиж төсвөө бол бид нар аль болох хасуулахгүй байх төлөө болж игэл нэмэхийн төлөө ямар ч хүнд үед энэний төлөө яваад байна шүү дээ. Гэхдээ тэрний хариу бол юу гэхээр иргэдийг итгэх хэмжээг нэмэгдэл ажиллаж өгөх. Тэр шудраг мэдрэмж энэ төр шудраг байна шүү гэдэгт энэ мэдрэмжийг бий болгох хэмжээнд хууль хяналтын байгууллагууд ажиллах хэрэгтэй. Бидний хүсэж байгаа ганцхан юм ердөөсөө л энэ. Тэгэхээр энэ дээр тэр шалгуур үзүүлэлтгүй бол хэдүүлээ тал талдаа явахгүй. Шалгуур үзүүлэлт зүгээр хэлбэр төдий байгаа тохиолдолд энэ дээр явахгүй. Мөнгө тавьж өгж байгаа бол хариу нэхнэ. Ард иргэдийн итгэл, төрд итгэх итгэл нэмэгдэхэд хамгийн гол үр гүйцэтгэх энэ салбар сайн ажиллах ёстой. Харагдахуйц ажиллах ёстой. За тэгэхээр энэ дээр би бол тодорхой чиглэл өгчлөө. Баасан Жаргал гишүүн хууль зүйн сайд хоёрт энэ дээр би хамтраад ажиллахад бэлэн байгаа. Хамт суугаад энэ дээр явъя. Бага энэ шалгуур үзүүлэлтүүдэд өшөө боловсронгуй болгох, нээлттэй болгох, ард иргэд хараад энд бүр яг өөрсдөө тэр дүгнэлтэнд оролцох боломжтой болгох хэрэгтэй. За хүний эрхийн комиссийн тал дээр бас нэг зүйлийг ярмаар байна. Энэ хуулинд өөрчлөлт оруулах ёстой. Энэ хэрэг хянан шалгах үйл ажиллагаанд ер нь энэ эрүүгийн процессын хуулинд хүний эрхийн комиссийн оролцоог бол хангаж өгөх ёстой шүү. За энэ үүднээсээ бид нар төсвөө хилцэж байхдаа ч энэ юмнуудаа бас бодолцож ярьж явах ёстой. Тэгэхгүй бол зөвхөн одоо хүний эрхийн зөрчил гарсан хойно нь хүний эрхийн комиссийг оруулах боломжийг нээж өгөөд байна гэдэг хүний эрхийн зөрчил процесст гарахыг урьдчилан ийм хуулийн тогтолцоо яваад байна гэсэн үг. Тэгтэл хуульчин бол өөрөө урьдчилан сэргийлж явах ёстой. Энэ дээр энэ хуулийн санаачлага орж ирэх ёстой. Сая энэ хилцүүлэг донд зах зугаасаа гараал байна. Тэгэхээр Баасан Жаргал гишүүн энэ хүний эрхийн тухай нэлээд ярьдаг хөө. Энийг надтай хамтарч ажиллаж энэ дээр ажиллая шүү. За 3 дахь юм нь энэ сайн зураг гишүүний түрүүний хэлээд байгаа донтолт. Ер нь бол энэ хуулийн салбарт сэтгэл зүйн чиглэлийн судалгаа, шинжилгээ энийг бодлогодоо хууль хэрэгжүүлэх явцдаа өнөөдрийн ашиглаж хэрэгжилж байгаагаас хамаагүй илүү гүнзгий ашиглах шаардлага бол байгаад байгаа шүү. Энэ дээр бол бид нар бас тэр төсөв тал дээр нь бол бодож анхаарах ёстой. За тэгээ сүүлийн миний хэлж байгаа юм бол энэ 9%-аар оронтой цомгох нь гэдэг бол би бол ингэж бодож байгаа. Энэ ингээд ташраар нь цаана хүний ажил, хувь заяаны асуудал байгаа. Энэ иргэд төрийг өөрийгөө томсгоод нэмэгдэх гэж юусоо гуугаагүй шүү дээ. Энэ дотор явж баахан нэмээд өчнөө хүнийг ажлын байртаа болгочоод цаана ипотекийн зээлтэй тижээж байгаа үр хүүхдтэй хүмүүс байж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нэг өдөр дарга нар за одоо хасъя 9%, 8.5 гэж хин яагаад хэлээгүй? 7 гэж яагаад хэл? Яагаад 9 хин 9 гэдэг тоо гаргаж ирсэн.
Ялангуяа манай энэ салбарт 9 гэдгийн ард хичнээн үний амьдрал байхгүй бол би хамгийн их төрийн одоо эрх мэдлийг хомих төсвийг багасгах тухай ярьдаг хүн. Тэгээ багасгах гэж ярьсан чинь багасгаж байгаа нь яасан их та нар хас гэж ярьдیں۔ Гингүүтээ шууд нэг юм тоо оруулж ирээд хасд юм уу? Ингэж хүний амьдралаар тоглолт юм уу? Тэгэхээр энэ дээр энэ хасах тоогоо тэр өөр салбарууд дээр индекс тавьж байгаа янзаар хасах ёстой амьдралд нийцүүлж. Энэ нийгэмд хууль байхгүй бол бусад бизнес бүх юм чинь байхгүй болно. Хуулийн хэрэгжилт байхгүй бол бусад бүх юмны эдийн засгийн өсөлтийг чинь тэр суур нь өөрөө алга болно. Одоо энэ шүүхэн шийдвэр гүйцэтгэх газрын юу хасах нь байтугай оронтой дутуу явж шít. Тэг гинт хэрэгтнүүдэд тэгэхээр хянч чадахгүй бол энэ нийгмийн чинь аюулгүй байдал, тогтвортой байдал ямар байдал руу шилжих вэ? Юу эдийн засгийн хөгжил. Тэгэхээр нэг цавчлалтаар нэг асуудлыг эдгэх гэсэн ийм нэг хандлага бол байж болохгүй. Хасах ёстой. Хасах газраасаа хасах ёстой. 20 яам байна шүү дээ. Тэнд хичнээн байгууллага давхцсан байгаа. Прокурорын байгууллага, цагдаагийн байгууллага шүүх давхцаад байгаа мó. Тустай заавал төр оршин тогтнож байгаа бол заавал байх ёстой байгууллагууд. Эднэр дээр яриа байхгүй шүү дээ. Тэр давхцаад байгаа бусад байгууллагуудаас хасаач. Тэн дээр 9 вэ нүү 15 байна уу? Хасах хэрэгтэй шүү дээ. Бараг л жорлонгийн яам байгуулахгүй байгаа шүү дээ. Гадны хэлээр орчуулах гэхлээр орчуулагдахгүй яамдууд байсан шүү дээ. Яг гэвэл тийм яам бусад дэлхийн өөр оронд байхгүй байхгүй. Тэднэрээс асах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ юмнуудаа бид нар бол няхуур харж үзнэ. Лавл мангана байнгын хороо бол энэ дээр няхуур харж үзнэ шүү. Тэм учраас энэ гишүүдийн ярьж байгаа юмнуудыг бол сайн анхаарч үзэх хэрэгтэй. Сайн зөрг гишүүний ч гэсэн тэр яриад байгаа. Би тэр нөгөө сэтгэл зүйн судалгаа гэдэг архины донтолт чинь клиник шинж чанартай өвчин байхгүй юу? Хар тамхи бас өвчин. Нэгэнт донтоол орцсон бол тэр хүн сэтгэлээр нь мянга засаад тийм амархан гарчдаг зүйл биш. Тэр үедээ моритой тоглоомч яах аргагүй сэтгэлийн өвчин сүулдэ бол заавал эмчилгээ авч ээж засрах хэмжээний юм шүү дээ. Тэгэхээр энэ юмнуудыг бүгдийг энэ төсвийг хилцэж байхдаа бид тэр сэтгэл зүйн судалгаа, сэтгэл зүйчдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр бас л төсөв юмнуудыг бодох ёстой гэж бодож байна. За тэгээ манайхан энэ дээр улс өртөө бүгдээрээ дор дороо ажиллацгаая. Тэгээд цаашдаа хилцүүлэг дээр өөрийнхөө оруулах нэмэх асуудлуудыг яриад явах ёстой. За ингээд энэ асуудлаар гишүүд үгээ хэлж дууслаа.